Сайн уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Clover English сургалтаас бэлтгэж байгаа дараагийн хичээл маань болохоор the present continuous tense буюу одоо үргэлжилж байгаа цагийн талаар үзүүлэх болно. За одоо үргэлжилж байгаа цаг маань болохоор жишээ нь ярив. I'm giving classes right now. My mother is working now. The students are paying attention at this time. За жишээ нь I'm giving classes right now буюу би яг одоо та нарт хичээл зааж байна. Хичээл өгч байна. Манай ээж яг одоо ажиллаж байна. Сурагч нар, оюутнууд яг одоо энэ цаг үед анхаарлаа төвлөрүүлсэн байна гэх мэтлэн яг одоо болж байгаа цагийн талаар, үйл явдлын талаар ярихдаа бид нар present continuous tense-ийг ашигладаг. За тэгэхээр positive буюу эрг зөвшөөрсөн өгүүлбэрүүдийн талаар ярив. Informative гэж байгаа. За тэгэхээр жишээ нь I am playing буюу subject эхлээд явна. Дараа нь болохоор to be үйл үг явна. Дараа нь үйл үг, гол үйл үг маань болохоор ing-тэй явна. Playing гэх мэтлэнгээр. За жишээ нь I am playing. You are playing. They are playing. He is playing. She is playing. It is playing гэх мэтлэнгээр. To be үйл үг ямар үлийн эсэн дээр авдаггүй тий? I am, we, you, they дээр are авна, he, she дээр is авна. Яг энэ зарчмаараа авна. Авддгаар аваад харин гол үйл үг маань болохоор ing-тэй явагддаг байна. За тэгвэл interrogative буюу асуултын хэлбэр дээр yes no question-гийн хэлбэр дээр мөн negative буюу үгүйсгэсэн хэлбэр дээр яаж явах вэ? Тэгэхээр am I playing буюу нөгөө байран сольдог зарчим явна. 1 2 3 гэдэг дугаарлцъя. Тэгэхээр асуултын хэлбэр дээрээ 2 1 3 та тоглодгоо, тэр эрэгтэй тоглодгоо, тэр эмэгтэй тоглодгоо, тэр тоглодгоо гэх юм бол is he playing, she is playing байсан бол is she playing, is it playing, you are playing, are we playing, are you playing, are they playing гэх мэтлэнгээр асуулт болно. За үгүйсгэсэн хэлбэр дээр to be үйл үгийнхаа араас not авдаг зарчим яг хэвэндээ I am not playing, you are not playing, we are not playing, they are not playing, he is not playing, she is not playing, it is not playing гэх мэтлэнгээр to be үйл үгийнхаа яг араас not авна. To be үйл үг болон not хоёрын хооронд үгүйсгэсэн өгүүлбэр дотор бол ямар ч хооронд нь юу ч байх ёсгүй. I am not гэдэг бол энэ хоорондын хооронд am not a not I am a not a woman ч юм уу тийм өгүүлбэр ерөөсөй байх боломжгүй. I am not хоёр бол салахгүй. Are not салахгүй. Is not буюу isn't салахгүй. За энийг маш сайн тогтоох хэрэгтэй. За жишээ өгүүлбэр дээр ажиллая. Is he playing football at the moment? Football буюу хөл өмг. Энэ эрэгтэй яг одоо хөл өмг тоглож байна уу? At the moment гэдэг бол яг энэ цаг үед гэсэн үг. Тэгэхээр энэ эрэгтэй бол тоглоогүй байна тий. Тэгэхээр no, he is not playing. He is running. Тэр эрэгтэй яг одоо тоглоогүй байна. Тэр эрэгтэй бол одоо яг гүйж байна. Run гэдэг бол гүйх гэсэн үг. Тэгэхээр he дээр бол is авах ёстой. He is тэгээ үйл үг ing-тэй үжиж яг одоо хийж байгаа зүйл нь болно. Тэгэхээр he is running. Тэр эрэгтэй яг одоо гүйж байна гэсэн өгүүлбэр болж байна. За what is she doing? Тэр эмэгтэй яг одоо юу хийж байна? Drive зорж байна. Тэгэхээр бүгдээрээ асуултын зохиох гээд үзье. Тэр эмэгтэй яг одоо зорж байна гэж хэлье. Тэгэхээр тэр эмэгтэй буюу she оролтоо орно. За тэгээд she гэдгийг хараас to be үйл үг авах хэрэгтэй. Тэгэхээр she гэдэг дээр ямар to be үйл үг авдаг вүлээ? She is гэж авдаг тий. Тэгээд drive гэдэг үгний араас ing залгах чинь. Тэгэхээр she is drawing a picture. За зураг зурж байна. Drawing a picture at the moment. Яг энэ үед тэр эмэгтэй зураг зурж байна. За what is 20 doing? Одоо энэ далавчаас явж байгаа энэ жижигхэн юм
бэлзуухаа юу хийж байна вэ? За тэгэхээр тэр бол нисэж байна тийм. It is flying гэж авах нэ. За what is David doing? David юу хийж байна вэ? At the moment he is playing football. Яг энэ цаг үед тэр ихтэй тоглож байна гэх мэтлэн. За тэгэхээр үйл үг ing-ийн spelling rules буюу одоо үсгийн дүрмнүүд байдаг. Тэгэхээр ямар дүрмнүүд ирдэг вэ гэхээр нэгдүгээрт нь за энийг мөн тусдаа бичлэг болгоод оруулсан байгаа. Энэ бичлэгэн дээр болохоор арай дэлгэрүүлэхгүйгээр товчхон хариулаад явъя. За тэгэхээр ending ie байх юм бол ie-г нь авчаяад ing болдог. Жишээр die, dying. За e-гэр төгсөн үгнүүд нь болохоор e-г авчаяад ing болдог. Delete, deleting, complete, completing гэх мэтлэн. Энэ CVC гэдэг нь болохоор consonant, vowel, consonant. Consonant, vowel, consonant-ээр төгссөн бол double final consonant. Сүүлийн эгчг нь 2 болдог. Run, running, stop, stopping гэх мэтлэн. Тэгтээ syllable буюу үеийг харах хэрэгтэй. За жишээ нь задгаа үе байх юм бол double final consonant гэдэг дүрмээрээ явна. Refer, referring гэх мэтлэн. Refer задгаа буюу битүү үе. Энэ дэр хасах гэсэн маяг битүү үе байх юм бол жишээ нь ref гэд битүү, referring гэд энэ одоо consonant, vowel, consonant-ийн уртал F буюу битүү үе юм те. Тэгэхээр R авна гэсэн үг. Энэ дээр мөн consonant, vowel, consonant гэхдээ ending syllable буюу битүү үе. Тэгэхээр өө гэсэн нэрээ omitting, omit гэдэг үгэн дээр omitting болно. Ending syllable гэхдээ задгаа үе байх юм бол consonant, vowel, consonant дээрээ шууд ing залгана. Задгаа үе дээр чинь хай гэд эс хэрэгэлсэн задгаа үе. Тэгэхээр happening шууд залгана. Үсэг. Энэ дээр болохоор энэ маань задгаа үед орчиж байгаа opening гэдэг нь нэг үедээ үг болж байгаа. Тэгэхээр omit гэд бид нар 2 тасалж хэлдэг бол often гэдэг нь нэг үедээ үг болчихж байгаа. Тэгэхээр бид нар 2 үедээ үг болж байгаа. За уучлаарай 2 үедээ үг болж байгаа. Often гэд 2 үедээ, omit гэд нэг үедээ үг. За тэгэхээр open тэгэхээр шууд ing opening болтойгоо. Энийг болохоор нөгөө тусдаа оруулж байгаа бичлэгтэр бол оруулаагүй байгаа. Дүрмээс гаждаг юм тохиолдлуудыг. За make ing forms of each word given. За энэ бүлэг үнүүд дээр бүлэг тус бүр дээр нь ing залгаад явъя. Тэгэхээр энэ begin задгаа үе тэгээд consonant, vowel, consonant байгаа учраас энэ дээр double final consonant орж ирнэ. Beginning болно. За тэгээд begin гэд 2 үетэй үе учраас 2 үетэйш нэг үетэй үг учраас double final consonant. За consonant, vowel, consonant бол шууд double final consonant дээр reading, listen. За энэ бол 2 үетэй те. Тэгэхээр бид нар шууд залгана ing-гээ listening. Lie. За I болно нэгээр төгсөн үнэхээр болохоор y болно. Lie, lying болно. Consonant, vowel, consonant гэхдээ s үсэг нь үсэгтэй болго нэг үедээ үг учраас swimming болж байна. Study, studying болно. Энэ дээр ямар нэгэн y солигдох дүрэн байхгүй. За happening, happen буюу 2 салж байгаа. Тийм учраас үглэг нь шууд ing залгана. За энэ дээр мөн адилхан дээ. Listening 2 салж байгаа. Listen, listen, happen гэж явж байна. Begin гэдэг үгэн дээр болохоор begin гэдэг шууд нэг үедээ олчж байгаа болохоор
beginning болж байгаа. Get consonant vowel consonant зарчим. Double final consonant getting. Use eager төгсгөнүүд нь ing-ийн using. Admit гэд double final consonant гэсэн дүрм. Яг тэгвэл admit гэд хоёр үетэй болж байна. За try болохоор шууд залган trying. Decide гэдэг бол ing-ийн deciding. Com гэдэг бол ing-ийн. За consonant vowel consonant-ийн зарчим putting. Дасгалууд дээр ажиллая. За эдгээр дасгалуудыг өглөө admit, answer, broke, bring, buy, build, clean, come, cut, cry, die гэх мэтлээ ийм 5 бүлэг өгнүүд өглөө. Энэ 5 бүлэг өгнүүдээрээ бүгдээрээ бичлэгээ зогсоож агаад яг одоо яаж double final consonant байвал яг уу яаж ing залгах вэ эдгээрийг хариулаад өгчээрэй. За хариуг нь энд өгч байна. Аль өгнүүдээр нь ing залгах вэ? Аль өгнүүдээр нь дөрмийн бос гарч ирж байна. Аль нь дөрмийнх вэ гэдгийг яг одоо мэдээд аваарай. За одоо тэгэхээр бид нар present continuous tense-ийг хизээ ашиглах юм бэ? Тэгэхээр нэгдүгээр дүр ашиглах дүрм нь болохоор actions that are happening at present буюу яг одоо болж байгаа зүйл дээр хэрэглэнэ. Жишээ нь they are dancing right now. Яг одоо тэд нар бүжгэлж байна. За хоёрдугаар дүрм нь болохоор temporary situations буюу заримдаа тохиолддог зүйлсүүд. Жишээ нь they normally play tense. Тэнд заримдаа tense тоглодог. But this time they are skating. Тэд нар ерөөдөө tense тоглодог. Гэхдээ энэ 7 хоног тэр тэд нар skating гулгахаар явсан байна. Танаар гулгахаар явсан байна. За тэгэхээр temporary situations заримдаа тохиолддог нөхцөл байдал дээр 2 дугаар дүрм нь байна. За 3 дугаар дүрм нь болохоор changing situations нөхцөл байдлаас сольж байгаа үед. За жишээ нь yesterday was very sunny. Өчигдөр маш их халуун байсан. Today is raining more and more. Харин өнөөдөр бороо орсоор л байна. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж байна тийм. Өчигдөр маш халуун байсан бол өнөөдөр бороо маш их орсоор байна. Тэгэхээр нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа үед present continuous-ийг хэрэглэнэ гэсэн 3 дугаар дүрм байна. За 4 дугаарх нь болохоор бид нар ирээдүйн талаар зөвлөгөө биш зохион байгуулж байгаа тохиолдол arrangements. Ямар нэгэн зүйл зохион байгуулж байгаа тохиолдолд future tense-ийг ашиглана. We are celebrating a party next weekend. Бид нар дараа 7 хоногт гоё party үдшилэг зохиох болно. Үл угаанжтэй би үлвэхтэй байна. За одоо хэдэн жишээнүүд ажиллая. Time experience эхлээд time experience явж байна. За now буюу яг одоо at the moment яг энэ цаг үед today буюу өнөөдөр nowadays өнөө цаг үед this week энэ 7 хоногт гэх мэтлэн цагуудыг бид нар ашигладаг. Жишээ нь they are throwing snows now тэд нар яг одоо цасан бөмбөг шидэлцээж байна. За энэ дээр бүгдээрээ дасгал 2 гэж байгаа. 2 дугаар дасгал дээр энэ хүмүүсийг ингээд 1 2 3 гэж дугаарлсан байгаа. Одоо энэний араас болохоор нэг зохиол өгөгдөн. Энэ зохиол дээр бид нар хэн байсан бэ? 1-ээс 15 хүртэл дугаарт нь хүний нэрүүдийг өчгөх байна. За 1st of May, Workers' Day, a fantasy holiday. За энэ болохоор Workers' Day буюу ажилчдын өдрийг 5 сарын 1-ийг тэмдэглэж байгаа баярын өдрийн талаарх өгүүлж байгаа. Тэгээ энэ болохоор юм гоё holiday буюу энэ тэмдэглэлт баяр болдог байгаа. За энэ exercise 2 болж байна. Hello, my name is Georgie. Today is a holiday, May 1st, the Workers' Day. We are having a fantasy holiday. Sarah and Anna are sitting on the park beaches. За beaches гэхээр модон сандлыг хэлдэг. They are with their boyfriends. Arthur is telling a joke to Lisa and she is laughing.
Peter is listening to the radio and reading. Mr. Silva is selling ice cream at the beach. Mr. Dalton is walking her dog at the park. It is pissing at the light pole. Bob is riding a bike. He is having so much fun. Mr. Danton Dantos is parking his car in a prohibited palace. The traffic cop, Edward, is pinning him. I'm sitting on the beach. I am eating an ice cream. Elisa and Paul are swimming in the sea. David is taking picture of his friends. They are jumping. Tom is in the park. He is playing soccer with his friends John and Robert, who is a goalkeeper. Everyone is happy except Mr. Dantos and Edwards. За сайн байна уу? Намайг Жоржи гэдэг. Би өнөөдөр болохоор 5 сарын 1 буюу ажилтны өдрийн амралтын өдөр. Тэгээ бид нар болохоор маш гоё holiday амралтын өдрийг өнгөрүүлж байна. Тэмдэглэлт хоёрыг өнгөрүүлж байна. Тэгээ Сара болон Ана паркад модон сандал дээр сууж байна. Тэдээр бас найз залуучуудаа хамт байна. Тэгээ Артур болохоор Лизад жок буюу инээдтэй зүйл ярьж байна. Тэгээ тэр инээж байна. Питер болохоор радио сонсож байна. Тэгээд бас уншиж байна. Тэгээ мистер Сэлио болохоор selling гэхээр зарж байна. Энэ дээр present continuous-ын тодруулсан байгаа. Ice cream модон сандал дээр биш далайн эрэг дээр ice cream зармаг зарж байна. Тэгээд Дантас болохоор паркаар ингээд нохоотойгоо алхаад явж байна. Тэгээд тэр ингээд шонгийн гадаа шээж байна. Нөгөө нохоогийн талчин шонгийн гадаа шээж байна. Тэгээд Роб болохоор дугуй унж байна. Тэгээд тэр маш их хөвгөлтэй цаг хугацаа өнгөрөөж байна. Тэгээд мистер Дантас болохоор exhibited palace буюу хориотой газар машина паркинг байрлуулж байна. Тэгээд traffic cop гэхээр тэр замын цагтаа хэлнэ. Тэгээ замын цагтаа Эдвард болохоор түүнийг пенинг буюу торгож байна. За би болохоор далайн эрэг дээр сууж байна. Тэгээ би зарим идэж байна. Тэгээ Алиса Паул хоёр болохоор далайд сэлж байна. Дэвид болохоор түүний найзуудын зургийг авч байна. Тэд нар болохоор өсөрж байна. Том болохоор паркд байна. Тэгээд тэр найзуудтайгаа хамт сокер буюу энэ болохоор Америкт хөл бөмбөг гэж байна. Хөл бөмбөг тоглож байна. Тэгээ Джон болон Роберт энэ дээр нь хин бэ гэхээр хөл бөмбөгийн хаалгач нар байна. Тэгээ хүн болгон энэ Workers Day тэмдэглээд маш их ажиглалтай байна. Except гэдэг нь тэдээс босд нь мистер Дантас болон Эдвардаас босд нь бол энэ holiday-г бол маш сайхан тэмдэглэж байна. Яг тэгвэл Дантас нөгөө 20 газар машинаа байрлуулад торгуулчихсан шүү дээ, тэ пенинг. За гих мэтлэн ярьсан байна. За тэгээ 6 хэрэглэж харъя. За ice cream идэж гин, энд хүмүүс усан сэлж гин, энд хүн зарж гин, за өсөрж гин найзууд нь тэ. За хин нэг нь болохоор зургийг авж гин. За мөн хоёр хаалгач байна тэ. Тэгээд тоглож байна. Найзуудтайгаа хамт байна. Жок ярьж гин, тэ инээсэн байна. Найзуудтайгаа уулзж гин, радио сонсоод юм уншиж гин. Ундаг дугуйтайгаа хөдөлгөөний цаг өнгөрөөж гин. Нохон гişээж гин. Хин одоо нохоотойгоо зугаалж исэн бэ? Хин ямар цагдаа торгож исэн бэ? Хин торгуулсан бэ гэх мэтлэн тэ. Эдгээрийнх нь хүмүүсийг нь бичгнэ. За даалгаврын хариу болохоор энэ дээр байгаа та эдгүүлэгч болно. За ингээд нэг 10 минут гүйлгчих. За тэгэхээр даалгаврын хариунд гарч ирлээ. Alice and Paul, Georgie, Mr. Silva зэрэглээ. За 3 дугаар дасгал.
За яг юу хийж байна вэ? Is SpongeBob skateboarding? Skateboarder SpongeBob явж гин үү? Явж гин тийм ээ. Тэгэхээр yes, he is. За is Patrick swimming? Patrick сэлж гин үү? Танд хариулаарай. Сэлээгүй энэ чихэр идэж гин. Тэгэхээр no, he's not. He's eating candies. Чихэр идэж байна. За асуулт 3 дээр явж байна. Is Sandy playing the guitar? Гитар тоглож байна уу? Yes, she is playing the guitar. Тэ тоглож байна. За 3 дугаар асуултыг өрүүлж явж байна. Is Sandy running? Гүйж гин үү? Гүйгээгүй нэ. Гүйгээгүйд яаж хэлвүлээ? Үгүйсэх нь. За no, she's not. She's climbing a mountain. Уулан давхирч байна. За are Patrick and SpongeBob running? Patrick, SpongeBob хоёр гүйж гин үү? Гүйгээгүй нэ. Тэгэхээр no, they aren't. SpongeBob is drawing and Patrick is taking a hike. SpongeBob болохоор машин жолоодж байна. Харин Patrick болохоор хайд нуудж байна гэж. За Are you studying English at home? Гэртээ англи хэл сурж байна уу? За энд хариулаарай. За SpongeBob дуулж байна тий. За is SpongeBob singing? Бүжгэлж байна уу гэж байна. Бүжгэлээгөө дуулж байна тий. No, he is not. He is singing. За Squidward юу гэж байна вэ? Is Squidward painting? Зураг зурж байна уу? Yes, he is. So are Patrick, SpongeBob and Patrick hunting? Буюу ан хийж гин үү? Тэгж гин тий. Тэгэхээр yes, they are. Олон тон дээр they are. За Squidward байна. Is Squidward eating? Хоол идэж гин үү? No, he is not. He is cooking. Хоол хийж гин тий. За тэд юу хийж гин вэ? Is Sandy having fun? Sandy хөвгөлтэй харагдаж байна уу? Хөвгөлтэй харагдаж унтж байна тий? No, she isn't. She's sleeping. Унтж байна. За am I making a phone call? Уцаар одоо дуудлага хийж байна уу? Yes, you are. I am гэсэн бол you are болно тий? За 3 дугаар дасгал. За дахиад дасгал өгдөг өмнө товчлоод хэдүүлээ ярьцгаая. Дараагийн хэсэгт орж ин гэсэн. She is eating, she isn't reading. It is running. The sun isn't shining. They are running, they aren't walking. Гэхмэчлэн яг одоо хийж байгаа үйл явдлууд дээр present continuous tense-ийг ашиглана. За present continuous tense-ийн өгүүлбэр мөч нь болохоор to be үлэг, тэгээ үлэг ing-тэй явагддаг. Жишээ нь I am working, I am not watching TV. Maria is reading a newspaper. She isn't eating. The bus is coming. We are having dinner. You are not listening to me. Children are doing their homework гэмшлэн үлбэрийн дараалтай явдаг. За тэгээд яг юу хийж байгаа вэ гэдгийг хэлдэг байгаа. Яг одоо цаг үе дээр хэрэглэх дүрмүүдийг бид үзлээ. Тэгээд future tense буюу ирээдүйн цагийн хичээлээр болохоор бид ирээдүйн цагийг үзэх болно. Ирээдүйн цагийнх нь хэрэглээг нь үзэх болно. За асуултын хэлбэр дээр болохоор байрнаас олгодог 1 2 3 гэсэн бол 2 1 3 болдгоо. Am I doing? За гихчээд юм хэлнэ. Тэгэхээр I am doing гэсэн бол am I doing? Би юу хийж байна вэ? What are you doing? Та юу хийж байна вэ? Are you feeling okay? Сэтгэл санаа сайхан байна уу? Yes, I am feeling fine. ч юм уу эсвэл I am fine, thanks гэж хэлж болно. За үргэлжлүүлж жишээнүүд байна. За мөн where буюу WH question-гээр эхэлж болно. WH дэвгээ уртл нүччин гэсэн үг. Where is he working today? Тэр өнөөдөр хаана ажилласан бэ?
Where is Ben working today? Not is working Ben today гэж хариулахгүй, асуухгүй. Хаана ажиллаж байна вэ гэж асууж байгаа тохиолдолд ашиглаж байгаа тохиолдол. За тэгээ богино хариултууд мөн адилхан to be үлгэртэйгээ мөн адилхан явдаг байгаа шүү. За энэчнээс эхлээд 3 дугаар дасгалууд явагдаж байна. What are those people doing? Тэр хүмүүс нь юу хийж байна вэ? Use those verbs to complete the sentences. Өгүүлбэрийг бүтэн болгоод хариулаарай. Жишээ нь нэгдүгээр сургамжаар бол eat буюу идэх гэдэг үгийг ашиглах нь she is eating an apple. Алин мэдж байна. За have, lie, play, sit, wait. Have буюу энэ дээр өдрийн цагаа авахыг have гэж ярина. Lie хотлоо ярих. Эсвэл хэвтэх гэсэн утгатай. Play тоглох, sit суух, wait хүлээх гэсэн үгнүүд байна. Тэгээд энэ үглийн эзэнгүүд дээр нь тааруулаад зургийг харж байгаа өгүүлбэрийн хүчээрээ за complete the sentence өгүүлбэрийг бүтэн болгоо. Мөн адилхан дээдх дасгалтай мөн адилхан байх нь build барих, cook хоолыг, go явах, have энэ өдрийн цай ер нь хоол цай идэх үед ашиглагддаг. Stand зогсох, stay үлдэх, swim сэлэх, work ажиллах гэдгийг орчиж. За please we wait намайг хүлээ. I'm working би ажиллаж байна. Where is John? John хаана вэ? He is in the kitchen. Галтгоонд байна. Тэгэхээр юу хийж таарах вэ? Галтгоонд байгаа юм чинь хоол хийж таарна тий. Тэгэхээр he is cooking гэдэг жишээ нь нөхөд явах нэ. За тэгээ бусдын дээр нөхөд яваарай. Look at the picture зургийг хараарай. Write sentence about Jane. За энэ бол Jane байх нь. За Jane дээрээ she is ing эсвэл she isn't ing гэдгийг залгаад яваарай. Have dinner. Өдрийн хоолоо идээгүй юм тий. Тэгэхээр Jane isn't having dinner. Харин зургт үзэж байна. She is watching TV. Зургт үзэж байна. За шалан дээр сууж гин үү, ном уншиж гин үү, радио тоглож гин үү, пиано буюу төгөлдөр тоглож гин үү, инээж байна уу, малгай өмсөж байна уу, кофе ууж байна уу гэх мэтлэнгээр хийж байна. Эсвэл тийм юм хийхгүй байна гэдгийг бичгэнэ. За what is happening now? Write true sentence. Яг одоо юу болж байна вэ? Яг зөв өгүүлбэрүүдийн үнэн өгүүлбэрүүд нэвчээрэй. Би үсээ угааж байна гэж байна те. Яг одоо бид нар бол үсээ угаагаагүй хичээлээ сонсож байна те. I am watching my hair. I am not watching my hair. Би үсээ угаагүй байна. За цаг агаараа харахад хэрэг цас орж явах юм бол it is snowing гэх нь цас ороогүй тохиолдолд it is not snowing гэх нь. Сандал дээр сууж гин, идэж гин, бороо орж гин, англи хэл сурж гин, хөгжим сонсож гин, нар гэрэлтэж гин, би гутлаа өмсөж гин, би сонио уншиж гин гэх мэтлэнгээр яг одоо хийж байгаа үнэн өгүүлбэрүүдээ бичээд яваарай. За 4 дугаар дасгал дээр болохоор paragraph буюу одоо энэ зургууд дээр ажиллана. Зургууд дээр аль өгүүлбэр нь зөв болох талаар за энэ эхнийх нь болохоор өгүүлбэрийн дарлалыг зөв болгох нь тий you watch it тэгээрээ энэ өгүүлбэр яаж авах вэ? You дээр бид нар are авдаг тий. Тэгэхээр are you watching it? Энийг үзэж гин үү? No, you can't turn it off. Үгүй чи сольж болохгүй. Сольж болно. Үгүй тийм учраас чи сольж болно. You go now. Явж гин үү? Yes, see you tomorrow. Тэгэхээр та явж гин үү? Are you going now? Гэмшлэн. За эдгээр ихтэн зургийг харж агаад зөв өгүүлбэрүүдийн тохируулаа биччих. За энэ болохоор өмнөх хийсэн дасгалтай адилхан. Cry, eat, go, laugh, look at, read гэх мэтлэн үгнүүд байна. Тэгээ эдгээрт нь тохирох үйл явдлуудыг тохируулах нь. За жишээ нь what are you reading? Та юу уншиж байна вэ? Тэр эмэгтэй дээр ярьж байна те. Тэр эмэгтэй дээр уйлж ийн гэхүү, идэж ийн гэхүү, явж ийн гэхүү, нээж ийн гэхүү, харж ийн гэхүү эдгээр үгнүүдийн тохируулаад үйл үг ing тэгээд to be үйл үгтэй хэрэглээгүүдийн тохируулаа бичгэнэ. Тэгээ 1-6 дасгал өгдлөө. За 4-ийн 3 дээр болохоор асуултуудыг зөв дараалт нь оруулж бичнэ. Зөв ер нь үгнүүдийн зөв дараалт бичнэ. Is working Ben today? What the children are doing? Гэх мэтлэн үгнүүд байна. Тэгэхээр зөв өгүүлбэрүүдийн зөв дараалт оруулаад өгүүлбэрүүдийн зөв бичгэнэ. Is working Ben today?
Is Ben working today? Асуулт болно гэсэн үг тийм. За мөн what are the kitchen doing? What are the children doing? Хүүхдүүд юу хийж байна вэ? Гэхмэчлэн. За эдгээрт нь зөв даралт оруулаад зөв өгүүлбэр бүтээгээрэй. За дараагийнх нь болохоор богино хариулт нь. За богино хариулт бол өгүүлэг to be өгүүлэг. Тэгэл богино хариулт. Are you watching TV? Зурж үзэж байна уу? No, I am not. Үгүй би үзээгүй байна. Гэхмэчлэн үлдсэн 6-ад нь хариулж өчээрэй. За тэгэхээр саяны сүүлд хийсэн юунит 3 болон 4-ийн хариунууд явагдчихэв. За эхний дасгалын хариу, 2-р дасгалын хариу, 3-ын хариу. За мөн 4 дасгалын хариу. Тэгээд юнит 4-ийн 1, 2-ын хариу. Юнит 4-ийн 3, 4-ийн хариу өгдөж байна. За ингээд энэ хүртэл анхаарал тавьж хичээлийн анхааралтай сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. Гэрийн даалгавраа цаг тухайд нь хийгээрэй. За тэгээд асуулт мэдгүй байгаа зүйл эсвэл хичээлтэй холбоотой асуулт байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Эсвэл Clover English сургалтын төвийн пэйж хуудас руу өөрийн асууж байгаа зүйлээ бичиж үлдээж болно. За сурах их үйлс нь хязгаар бүү байг. Амжилт хүсье. Goodbye. See you tomorrow.